хуулийн төслийг бол дэмжиж байна. Гэхдээ энэ хэд хэдэн асуулт байгаа. Энэ хуулийн дотор ингээд тухайн салбарын ажиллагчдын цалин нэмэгдэл урамшууллын асуудлыг ингээд тусгаад яваад байгаа. Яагаад ингээд заавал ингээд зөрүүд тусгах болсон бэ гэж нэг асуулт байгаа. За хоёрт нь болохоор бол ийм эргэлтийн сан байгуулж байгаа юм байна. Тэгэхээр тэр эргэлтийн сангаас мөн адилхан ажиллагчдынхаа нэмэгдэл цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэнэ гэж тусгацсан байна. Гэтэл засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар эрүүл мэндийг дэмжих сан гэж байгаа. Эрүүл мэндийг дэмжих сангаас бол аливаа төрлийн урамшуул олохыг бол хоригдсан байгаа шүү дээ. Тэгэхээр манай цусны донорын тухай хуульд байгуулагдж байгаа эргэлтийн сан маань ажиллагчдынхаа цалингийн асуудал, урамшууллын асуудал, нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаа нь хэр зөв бэ гэдэг нэг юм бас. Ийм хоёр асуултыг асууя. За ажлын хэсэг. Уул нь ажлын хэсгийн гишүүд хариулах ёстой. Их хурлын гишүүд. Байнгын хороо. За дөрөвдүгээр микрофон. За Соронзон болд гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яам Эрдэнэ 2. Энэ өргөн баригдсан хуулийн төслөөр эргэлтийн сан гэдэг байдлаар тусгагдсан байгаа. Яг өнөөдрийн энэ явж байгаагаар бол бид нар цус хэлбэр судлалын салбарт ажиллагчдын албан ажлын онцгой нөхцөл гэдэг байдлаар томьёолж оруулж ирж байгаа. За ер нь Монгол Улсын хэмжээнд цус хэлбэр судлалын салбарт үндсэндээ цус хэлбэр судлалын үндэсний төв болон 21 аймаг, Аслагдсан 2 дүүрэг, 4 нэгдсэн эмнэлэгтэй сум дээр цусны салбар төвүүд нийт 27 ийм төв хамаарч байгаа. За энд бол улсын хэмжээнд ерөөсө 206 хүн л ажилладаг. За энэний үндсэндээ нэг үндсэн эмч мэргэжлүүдийн нэг 60 гаруй хувь нь бол Улаанбаатар хот дээр ингэж ажиллаж байна. За яг 206 хүнээс хүний нөөцийн хангалт нь 63% байгаа. Энэ яг цус хэлбэлтийн энэ мэрэгсэн хүний нөөцийг бэлтгэх төлөө өөрөө бас нэлээх асуудалтай цөөн хүнээр явдаг. Энэ хүмүүсийг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд бол бас энэ хууль бол бас онцгой ийм дэмжлэг болж өгнө гэж ингэж бас гарч байгаа. Тэгэхээр энэ хуулийг хилцүүлэх явц дээр энэ салбарт ажиллаж байгаа эмч ажиллагчид болон бусад доноруудаас бас санал асуулгуудыг нэлээх авч тусгаж өгсөн. Энэ дээр хамгийн их олон санал өгсөн энэ саналаар бол бас энийг онцгойлон анхаарч энэ хуулийн тусгаж өгөөч гэдэг ийм хүсэлтүүд ингэж орж ирсэн байж байгаа. За ер нь энэ цусны онцлог бол өөрөө энд ажиллаж байгаа хүмүүс бол нэгдүгээрт ингэж тогтвортой ажиллахын тулд сургагдаж бэлтгэсэн байх ёстой. Тэгээд энэ хүний нөөцийг тогтвортой ажиллуулахад хамгийн их чухал байгаа. Хоёрдугаарт нь ажлын нөхцөл өөрөө бол ингэж цустай ажилдаг. За хүний тэр тухайн ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд бас ийм нөлөөллүүд бас байдаг гэсэн ийм судалгаанууд байдаг. За ийм сэвэнгийн бүтээгдэхүүнүүд гэдэг юм уу хасах 86 градус дээр хадгалдаг байгаа. Тэгэхээр энэ хүйтэн орчинд ажилдаг гэдэг юм уу. Яг энэ цэрэг цагдаа онцгой байдлын ингээд бусад энэ холбогдох ийм ажилтнуудаа бас энэ их төхөө ийм нөхцөлтөр байдаг юм байна гэдэг ийм зүйлийг бас энэ хилцүүлгийн явцлууд дээр бас гарч ирж ингээд суулийн төслөөр албан ажлын онцгой нөхцөл гэдэг байдлаар тусгаж оруулсан байгаа. За Соронзон болд шүү тодруулсан. За яг би ойлгож байна. Тэр засгийн газрын тусгай сан төрчин эрүүл мэндийг дэмжих сан гэж байгаа шүү дээ. Тэндээс бол ямар нэгэн урамшуул олохыг хоригдсан байгаа хгүй хуулиар. Та бүхэн болохоор л тусгай сангийн хүрээнд эргэлтийн сан байгуулад явах гэж шүү дээ. Мөн төрөл хуулийн дагуу. Тэгээ тэр сангаасаа ийм асуудал шийдэх. Гэтэл тухайн байгууллагуудын чинь ажиллагчдын цалин хөлсний асуудлыг төстэй дөрвөн төсвүүдээр суулгаж байгаа. За ажлын байрны нөхцөлийн байдлыг харгалзаж үзээд цалингийн ялгаатай байг тогтоох боломж нь бусад хууль тогтоомжоор байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр яагаад зориул ингэж авсан бэ гэсэн. Нэг. За хоёрт болохоор бол яг зүгээр энэ уншихаар нэг цусны донор маань сайн дурын бөгөөд авлаггүй байх гэдэг нэг юм зарчим байгаа тийм ээ. Тэгэхээр авлаггүй байх гэдэг зарчим бол бас яг хүн гээд уншихаар нэг жоохон ойлгомж муутай. Энийг бас нэг зүгээр санал хэлж байгаа ш. Жоохон ойлгомжтой байдлаар яавал тайлбарлуул зүгээр юм болов уу гэсэн нэг ийм санал хэлж. За ажлын хэсэг эцсийн хэлцүүлүүд анхаарчаараа санал хэлж байна. Мөнх чулууны